За. Сайн байна уу? Сайн уу шиха? Би өөрөө хост ичих ба. Тэгвэл амар зүгээр. За, хувингаа нараа өнөөдөр ирлээ. Өнөөдөр манай өртөө подкастны ингээд чин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ахалтай. За. Болсон тий. За дуусах уу? Тэгээд За таны ажил сайн уу? миний ажил сайн. Би айгүйх ядраад би одоо удахгүй явах гэж байгаа манай ихтер төгсөж байгаа. Тэгээд ихнэрийнхээ төгсөлтөн дээр очиж юм билүү гээд ажлуудаа дуусгах гал айгүйх ажилтаа ядарч байна. Та архитектортэй яг Үгүй шүү дээ. Би архитектор биш. Хөтөм. Тийм шүү дээ. Тэд нөө архитектор гэж бодсон уу? Саах хуурсан байна. Оо вау. Би үүдийг төгссөн. Аа. Гэтэ би үүдийг айгу буруу бодож орсон байлээ. Би уг нь үйлдвэрлэлийн дизайн нар Үгүй энэ миг ч асаагүй юм шиг. За уучлаарай. За супер. Би үйлдвэрлэлийн дизайн гэдэг мэргэжлэр сурах юм байна гэж бодоод тэгээд сургуульд орсон чинь интерьер сурсараа дарсан. Тэгээ би яг одоо сургуульд жоохон харамсдаг. Манай аав наваа дандаа чи архитектурын сургуульд орооч гэдэг ус аахгүй. Тэгээд би зүрүүдлсээр байгаад би нэг юм тавилга жижигхэн одоо ийм бүтээгдэхүүний дизайнд айгу дуртай байсан багасаа. Тоглоомд ялангуяа амар дуртай. Тэгээ би чи 15 маа хүртлээ бараг л худалч 15 маа хүртлээ тоглоомор тоглолдог ус аахгүй. Тэрнээс нэг хичдэггүй. Гэхдээ амар тоглолдог байсан. Тэгэл Бүтээлч юм шиг тий. Ууг нь. Тэгээд үйлдвэрлэлийн дизайн үүдээдээ ороод гэхдээ яг би үүдээс айгүйх сурч авсан. Манай шүтээсийн багш нар бас мундаг багш нар айгүйх байдаг. Инхбат гэдэг багш нар би амар халцдаг байсан юм аа. Инхбат багш амар халцдаг. Халцсан биш. Халцсан багш чинь жамбартай багш. Сахалтай. Жамбартай багш гэсэн амар гоё. Гэхдээ инхбат багш бит хоёр бүр дайснууд байсан. Тэгэл яг төгсөөл нэг 1-2 жил болоод би яг бүр инх бат багшийн ярьдаг юм ярьдаг болсон. Одоо яг инх бат багшийн тэр ярьдаг байсан юмнууд л миний яг ингээд энэ карьерийн хувьд хамгийн чухал үнэт зүйлүүд болсон байдаг байхгүй. Тэгэхээр Монголд бол мундаг багш нар зөндөө байгаа, мундаг хүмүүс зөндөө байгаа. Манай жоохон боловсролын систем надад асуудалтай санагддаг. Ийм ярьж болж байна уу? Өөрөөсөө. Тийм. Сургуулийн маань чанар болмоо. Тийм. Бас нөгөө чанараас гадна үйлдвэр дизайн гэдэг чинь тоноглол хэрэгсэлтэй ядчил 3D принтер гэл. Тийм шүү дээ. Тэр талтаа жоохон одоохондоо мараахан юм шиг байна тий. Тий. Ер нь яг уу ингэж бодоцох юм бол монголчин юм үйлдвэрлэдэг болсон байхгүй юу? Одоо үйлдвэрлэхэ болцсон. Бид тэр үйлдвэрлэдэг байсан. Худалдаа альч үйлдвэрлэлийн танхим гээд 60 онд байгуулагдчихэл одоо би сая штэ нэг харж ирсэн чинь. Тэгээд тэр үед ингээд одоо тэр танхим байгуулагдаад тэгээд ингээд үйлдвэрүүд бүгдээрээ бүртгэлд ороод тэгээ ингээд харахаар манад ингээд бүх төрлийн үйлдвэрүүд гэсэн аахгүй бид тэр хувцас өөрсдөө үйлдвэрлэж чинь шаазан ваарны үйлдвэр гэж хүртэл байдаг байлаа шүү дээ одоо хайл гоёл чимэглэлээ хүртэл хийхэд тэгээ бид тэр өөрсдөө гэсэн дотоод internal capacity-тай тэгээд ер нь бол бараг л машин хийхээс холгүй хүмүүс байсан байхгүй тэгэл хөвлөл мөвлөл бүх юм л өөрсдөө хийчдэг мундаг юм мэрэгчлэлтэн боловсралтай хүмүүстэй байж байгаа л тэгэл 90-аад оноос хойш бид нар үйлдвэрлэл эрхлэхээ болцсон. Тийм болохоор манай үйлдвэрлэл дизайны сургууль яг ерөөсөө үйлдвэрлэл эрхлэлтгүй улсад үйлдвэрлэлийн дизайн заана гэдэг бол надад айгүй сонир санагдтыг. Эхнээс нь бид нар яг ямар байдлаар аппроч хийх айгүй чухал юм шиг санагдаад байгаа байхгүй аль өнцгөөс нь бид нар одоо үйлдвэрлэл гэдэг юм л орох хэвээр дизайн гэдэг юм л орох хэвээр ингээд тэгж бодогдсон. Тийм ээ тий. Би ч нөгөө үйлдвэрлэл дизайны сургууль дээр манай 10 жилийн сургууль гэдэгсэн хөш тийсэн лицей. Тий. Тэгээ яг нэг агаар нь мэдрэгдээд байна. Тэгээ ер нь бол айгу креатив байх гад байдаг хүмүүс тэнд уг нь байгаа байхгүй юу тий. Тэгэнгუთ сургуулийн орчинч зориултын юм шиг надад юусэн өгдөөс. Тий шүү дээ. Тэр нэг амар алдартай нэг үг үйд штэ нөгөө сургууль чамаар оролдвол сургуулийн захиргаа чамаар оролдож илүү гэсэн чинь чи сургуулаар оролдуулж илүү тий. Тэр чи яг тэр үтээдээсийн тэр нэг оюутнууд суудаг хэсэгт тий. Тэгэл амар бүтээлж ийм хүмүүсийн өмнөөс хэлсэн үг байгаа байхгүй. Тэр амар газар тий. Бистүүлөө. Тэнцтэй амар суудаг штэ. Бистүүл. Тэг таны бид нар яагаад архитектор гэж бодчихвоо. Юу таныг энэ салбарлоо ингээ хөтлөөд байна. Одоо ингээд яг би зүгээр өөрийнхөө хувийн замналаас ярих юм бол би ингээд айгүй олон жил багаас ахуулаад Англид амьдэрсэн. Тэгээд тэгж яагаад ингээд би ер нь айгүй их юм ингээд юм харьцуулалт хийж амьдэрч байгаа байхгүй юу. Тийм.
асар их ингээд тийм харьцуулт хийгээл тэгээ ингээд жоохон хөхөд Англид очихлоор чинь тухайн үед би ч одоо хиттэй байсан юм тий 3 дугаар ангийн хөхтөлтөр чи хиттэй гэсэн үг үү тэр үед 7 дахь сургуульд ордог байсан 9 байсан яг би санчлаа 9-тэй дөө би Англид очоод тийм 10-тад яг 10 хүрээл яг Англид очоод тэгэл яг ингээл Англиг харсан чинь бүр юм хайр юм болсон байхгүй амар гоё заяа бүх юм тий 10 настай хөхтэй тэгээ штэ what гэж байгаа байхгүй юу Монгол чи тэр үед амар байсан штэ нөө одоо би ч одоо 30-тай тэгэхээр чи 30-аас 9-ээс ахлаар чи хэд байна 20 жилийн өмнө ёо 20 жилийн өмнө те 2005 онд 2004 онд Монголс амар байсан шүү дээ хардкор те 90 оныхоо тэр аимшиг юмнаас жоохон гарцсан тэгтэл хүмүүс нь хангри айгу хэцүү байсан бохгүй таршааны хүмүүстэй те шороогоор эргэлцсэн амар газар байдаг тэгээд тэр үед яг ингээд англи руу очихлоор ингээд бүр нүсэр том юм ертөнц байгаа бохгүй юу тэг би чинь жижигэн тосгоноос ирсэн байж тээ гэдэг тийм мэдл төрж байгаа бохгүй юу тэгээ ингээд английн бүх юм нь том гэж бол хэлэхгүй Америк бол ч жинхэнэ бүх юм том юм бэлээ. Англи ингээд айгүй тийм их газар байгаа байхгүй. Ингээд бүх юм ингээд барилгын хаалгыг хүртэл хийхдээ ингээд асар их юм одоо дизайны те ур чадвар оруулсан те одоо craftsmanship гэж ярьдэн шүү дээ. Тэгэл ингээд барилгын цонхнуудыг зүгээр болохгүй. Тэгээ тэнд ингээд түүхээ яаж хадгалжуулж чинь тэнд шинэ барилгууд нь яаж харагдаж чинь ер нь бол амар гайхалтай газар байсан. Тэгээд тэнд ингээд очихлоо шууд харьцуулт үүсгэж байгаа байхгүй. Тэгээ би Монголоос ирсэн гэдгээс амар хичдэг байсан л да. Тэгээ хүүхдүүд тэр үед болохоор биднийг хүмүүс Монгол гэж мэддэггүй биднийг Outer Mongolia гэдэг байсан. Гадаад Монгол тий. Тэгээд чи яг нөө хиттийн гаргасан нэр том яваад байгаа байхгүй. Inner Mongolia, Outer Mongolia. Тэгээ Outer Mongolia гэдэг тэгээл ингээл хана чи ингээл морь ундгүү тий сургууль руу морь ундгүү гэл. Тэгээд чи хонтой юм тэгэл би тэгэл тэрнээс амар хичээл тий. Тэгээд ер нь бол би монголоор айгу бахархдаггүй байжгаад нэг удаа музей орсон. Тэгээ би музей ороод тэг яг тэр музейнд ингээд ороод явж исэн чинь би яг энийг манай Negative Mongolia сонсдог хүмүүс залхтлаа сонсцсон болохоор тийм sorry гэхдээ ярьж ярих хэрэг болоо тий. Өөр демографик зориулаад өөр хүмүүс зориулаад. Тэгээд ерөнхийдөө бол яг би юу ягаад тэр музейд яг British Museum гэдэг дэлхийд бараг 3 ордог музей байдаг байхгүй амар том музейд. Тэгээ яг хамгийн түрүүнд ингээд орсон чинь юм хоёр хаалгач байдаг цагаан бэлээтэй амар гоё хувцастай хаалгач хаалга мангар том тэр хаалгач явж иргүү байхгүй тэр чинь цайзны хаалга байхгүй тэр бэлэг тэмдэг хоёр хаалгачтай тэр хүмүүс ингээд оруулаад ингээд сайн уу гэдэг амар найрсаг тэгээ бид тэр сургуулийн аяллаа гэдэг ингээд яваад би тэгээд энэ үнгүй мүү гэж асуух Is free гэсэн чинь тэгээд тэр хамгийн түрүүнд бодож байгаа тий. Тэгээд хамгийн түрүүнд ингээд яг бодож байгаа юм Монголд юу ч үнгүй байдаггүй гэдэгтэй адилхан тий. Монголынхаа тэгэл дээр үед бол музейнд үнгүй л байсан л хэл та. Гэхдээ Англид бүр юм үнгүй байдаг байхгүй юу? Номын сан үнгүй байдаг. Олон нийтийн төв үнгүй байдаг. Үнгүй цагийн өнгөрөөё гэх юм бол хөгжилтэй орнуудад хийх юм айгүйх байдаг. Англи ялангуяа амар их байдаг гэсэн. Тэгээд тэр музейл ингээд үнгүй оруулж байгаа. Би гайхаад байгаа байхгүй юу? Тэгэл оруулаад бидний ингээл энэ тэрүүгээр ингээл явуулж үзлээ. Тэгээд яг тэр өдөр яг зургийн хичээлээр бид тэр музей ороод тэгээ бараг 3 цаг явж байгаа байхгүй бүтэн өдрийн урлагтай танилцж байгаа. Тэгээд neo classic architecture Англид аягүй цөөхөн байдаг. Ихэнх юмнууд нь болохоор одоо gothic ч юм уу те. Тэгээд ганц хоёр roco байгаа те. Тэгээд нэг team архитектурын юм одоо урсгалтай улс шүү дээ. Ер нь бол Victorian юм л те. Өөрсдийн одоо баг homegrown урсгалтай газар. Тэгсэн мөртлөө бид нэр одоо нөгөө нэг энэ бүх архитектурын суурийг бид нэр грекуудаас ромуудаас те греко-ром нь одоо энэ соёлоос авсан гэдгийг аюулгүй мэддэг. Тэгээ тийм болохоор ингээд сургуулийн боловсролд Английн түүхийг бол нэг үздэг үнэ англичууд чинь их түүхтэй газар биш. Амар түүхтэй. Гэхдээ яг Монгол гэдэг чинь монголчууд ингээд эртээр үед байсан бид нүүдлийн соёлыг нэшлээд Англи айгу холимог газар байхгүй юу. Тэгээ тийм юм келтик хүмүүс амьдардаг байхад ромчууд хурж ирээд тий өөр соёл оруулаад дараа нь сакснууд хурж ирээд тэгээд нормнууд хурж ирээд тэгээ викингууд хурж ирээд нормнууд хурж ирээд тэгээ ингээд ер нь бол айгүй юм хэл мэлэн ч гэсэн айгүй юм ялгаралтай газар. Тэгээд тэнд ингээд очиход яг хөө тэд нэр өөрсдийнхөө одоо тэр нэг юм грек ромын тэр одоо ромчууд эзлэгдснээрээ бас тодорхой хэмжээнд айгүй бахархдаг. Бидний соёлын нэг хэсэг. Тэгээд Лондон гэдэг хот чинь анх Лондониум гэдэг ромын одоо суурь юмсан байхгүй. Тэгээд нэр нь хүртэл ромчууд өгсөн Лондониум гэдэг нэрийг ромчууд өгсөн. Тэгээд тийм газар. Тэгээд ингээд баахан хөшөө баримл харж исэн чинь
тэнд нэг хөшөөний урд бидрийг суулгаад тэгээ тэр нь болохоор юм диск шидэгч гэдэг хөшөө байсан байхгүй юу. Тэрийг харж ирсэн үү? Тийм. Шалтан гэсэн тий. Тэрийг зургээд тэгээд би тэрийг зураад тэгээд би урлагт амар дуртай юм шүү дээ. Би сайн зурдаг байна гэдгийг анх удаа мэдчихэж байгаа байхгүй юу. Монголд тэгээд би ингээд дэвтэр дээр нөгөө контрын буунууд зурдаг байсан. Чаас харж байгаа юм л тэрэг байгаа байхгүй юу. Тэгээ Монголд бол тий аим шүү дээ. Тэр үед задуулна контр тоглоно. Одоо ч тийм л шүү дээ. Одоо юу вэ? Одоо ч тийм л байна. Одоо тийм л байгаа. Тэгээд тэр үед ингээл амар инспирэшн аваад амар мотивашн аваад тийм нүд нэгдэл шууд. Тэгээд тэр өдөр дахиад нэг нүд нэгдсэн юм нь би ч би Монголоос ирсэн би хинч биш гэж өөрийгөө бодож байгаа шүү дээ. Тэгээ ингээд музей үзмрүүдээр явхлаар тэр нэг одоо British Museum-д дэлхийн өнцөг болон бүрээс одоо Британий эзэнт гүрэн байх үедээ хулгайлж дээрнэж авчирсан юм байгаад байгаа байхгүй юу. Нар жаргадгүй эзэнт гүрэн гэдэг нэртэй байлаа шүү дээ. Бүх твд өөрсдөө колониудыг. Тийм болохоор музейхаа одоо танхимуудыг юугаар хуваарлдаг гэсэн байхгүй юу. Одоо газар зүйн хуваалтаар хуваалдаг. Тэгэхээр Дундад Аз Египт гэж байгаа. Эртний Египт гэж нэг тусдаа байхгүй болохгүй. Тэгээд Зүүн Аз гэж байдаг, Зүүн Өмнөд Аз гэж байдаг, Энэтхэгийн сабконтинент гэж байдаг. Төв Европ гэж байдаг, Африк гэж байдаг. Тэгээ ингээд бүр амар том юм газар зүйн хуваарлалтай. Тэгээд тэн дунд нь Монгол гэж байхгүй. Амар сайд. Гэхдээ бүх газруудаар явхлаар 200-аас хамгийн багтаа 100-аас хамгийн ихдээ 300 жилийн Монгол period гэж байдаг гэсэн юм байна. Тэг ингээд түүхэнд нэм gap байдаг гэсэн. Тэр бүр амар гоё санагдсан байхгүй юм да. Тэг ингээд тэр шууд recognize хийж байгаа шүү дээ. Яг тэр Монгол гэдэг тэр үгийг. Тэг тэр үед одоо тэр түүхэн юм дээр бол Монгол гэж чижгүй Монгол гэж чинь тий. Тэг ингээд тэрийг ингээд хараад би ч амар газараас ирсэн юм биш гэж бодож байгаа байхгүй. Хятадаас ахуулаад тэг Иракаас ахуулаад Европын тэг төв Европт хүртэл ингээд юм Орос бүр ярилтгүй тий. Яг ингээд тийм завсар байдаг. Тэр завсраар нь аюу сони юмуд харагддаг. Яг хөө би хадуураад амар түүх ярьчлаа. Гэхдээ ингээл одоо жишээлбэл юунд Хятад одоо жишээлбэл Египтийн мамлук тэргэлдэг байсан. Мамлукийн одоо тэр султан тэргэлдэг байсан. Зооснууд Хятад олддог. Тэ тэгээд тэнд би нэг хоолны ном харж ирсэн. Тэр ном ерөөсөө 7 одоо хүртэл гардаг юм. Super the Khan гэдэг ном багхгүй юу? Англиар орчуулвал гэхдээ Khan гэдгийг QAN-ээр бичдэг. Тэгээд Хятадын юу ордны одоо ажилтан Хятадын гэдэг нь Хувлын хааны ордны ажилтан Хувлын хаан ч шүү дээ. Тэр үед Үлзийт гэдэг хаан байсан. Үлзийт гэдэг хааны Хувлын хааны ачийн одоо ордонд байдаг тийм одоо куртьер хүн баггүй юу. Тэгээд тэр хүн нь Хятадаар монголчуудад ялангуяа хаанд зориулаад хоолны ном бичиж байгаа байхгүй юу. Тэр бүр амар талаг заяа. Гэхдээ тэр номон дээр байгаа бүх ингредиентс нь бүгдээрээ нэг газар суулгах боломжгүй ингредиентсүүд. Яг орчин үед бид тэр иддэгтэй адилхан тэнд бүр хаа байсан Грекээс нэг юм авчирч байгаа, Египтээс авчирч байгаа. За Энэтхэгээс нэг юм авчирч байгаа. Тэгээд махнууд нь дандаа хонь хэргэлдэг. Тэгээд тэнгуут хоньыг нэг дайетанда хэргэлдэг байхгүй. Хятад хэргэлэхгүй. Ер нь хэн ч хэргэлдэг юм. Төв Азих нь л. Тэгээд тийм ном би хараад тэгээд надад бүр амар мундаг санагдчихсэн. Тэгээд тэр номыг бичсэн хүн нь нэг бол ийм одоо түрк хүн байх байна. Эсвэл тэр хүн араб хүн байх магадaltaй. Гэхдээ бичгтээ хятадаар бичсэн. Тэгээд монгол хүн зориулж тэгэхээр амар хөстэй. Тэгэл за сэри гэсэн. Тэгэл тэр үед яг ингээл яг баг бахта би ингээл яг тэр нэг музей руу явсан тэр 2 дахь жил ангилт байхдаа би тэр юу руу явж ирсэн. Тэгэхэд би зураг зурх хэрэгтэй юм байна. Би урлагтай холбоотой мемэр байна гэдгийг ойлгосон. Тэгээд би олон нийтийн барилга ямар чухал юм бэ гэдгийг би ойлгож байгаа байхгүй. Музей, номын сан тий. Тэгээд хүссэн үедээ номын сан руу очиод хүссэн юм авч болдог гэсэн. Тэр өстө гайхалтай гоё мэдрэмж амар гоё мэдрэмж. Тэгээд монголчин айгүй том чухал соёл хэрэгжил юм байна штэ гэдэг юм. Одоо би яг өөрийнхөө хувьд ингээд 3 юм ойлгож авч байгаа байхгүй. Тэгээд ярих юм бол яг архитектуртай холбогдож байгаа. Яг миний цагаа өнгөрүүлдэг байсан газрууд би айгүйх музейгээр явдаг. Тэгээд айгүйх номын санд суудаг гэсэн. Гэхдээ номын санд суугаад амар ном уншдаг гай бол биш. Зүгээр л номын санд амар гоё. Тэгэл ном ингээл флип хийх амар гоё. Би номын зурганд нь амар дуртай. Тэгэл ингээл тэгээ жоохон бичиг үсэг дайлгдаг юм шиг. Тэгээ тийм болохоор яг энэ олон нийтийн талбай, олон нийтийн орон зай гэдэг юм би айгүйх эрхэмлдэг, үнэлдэг. Нилийн эрт мэдэрсэн байж тээ 10 нас гэдэг чинь. Гэхдээ дэлхийн бусад орны одоо ялангуяа Европ төсч
байгаа хүмүүстэй харьцуулахад тэд нар чи айлжийн өөрсдийнхөө түүхийг судалсан тий одоо тэгэл дэлхийн түүх рүү бүр аль багасаа орсон архитектурын хичээл үздэг тий тийм байдалтай харьцуулахад бол эрт биш байх. Яг уу бас үгүй. Яг гэх юм бол би ч надад тэнд амьдралынхаа 6 жилийн өнгөрөөсөн. Тэгээд би сургуулийнх нь primary school тий бага ангийн сургууль за тэгээд secondary school тэгээд би A level-ээ хийчээд хурж ирж байгаа байхгүй. Тэгэхээр би ер нь бол бүх системийн experience хийчээд хурж ирж байгаа хүний хувьд бол ямар ч газрын хүүхдүүд бүгдээрээ л адилхан байт юм билээ. Тэр үнэхээр хамаагүй. Архитектор бол хүн болгоны бодлын цаана байдаг юм. Яг энэ архитектурыг үнэлдэг хүмүүс ямар хүмүүс үнэлдэг вэ гэхээр тэр барилгыг одоо бариулж чадах тэр эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хүмүүс л архитектурыг үнэлдэг байвал гой барилга гарч ирээд байгаа байхгүй юу. Тэрнээс биш масс бол тэрийг зүгээр хүртэх юм өрхтэй хүмүүс надад байгаад байгаа юм санагддаг байсан. Тэгээд яг нэг англиар taking for granted гэдэг үг гэдэг шүү дээ. Бага юм үнэлэхгүй тоохгүй байх тий. Тэнгуут яг англи хүүхдүүд бол тийм байдаг байсан. Ямар гоё нийгэмд амьдардаг гэдгээ ерөөсөө мэддэггүй байсан. Парк ямар гоё вэ гэдгийг мэддэггүй. Сургууль нь манай сургууль дээр үеийн цайц шиг сургууль гэдэг байсан шүү дээ. Өргөтгөлтэй тэгээд нөгөө барилга нь амар гоё барилга 1750 оны үед баригдсан. Тэгээд тэр сургуулийн бьютиг нь ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр бас яг зүгээр тэг ингээд манай монгол хүмүүс ийм тийм гэж хэлэх бас тэг хүн болгол мэддэг юм дөө. Ихэнх хүмүүс. Тэгээ ер нь бол хэдүүлээ чинь дизайнерууд, архитекторууд айгу ганцаардмал хүмүүс байдаг шалтгаан тийм санагддаг байхгүй. Бидний яриад байгаа бидний энэ жижигхэн сажиг тий одоо энэ ордер амар гоё юм аа. Марны толгойтой. Shit. Ялахгүй болохоор. Та мэдсэнчтэй байгаа нүгэж очиод амар хичдэг байсан. Тэгвэл одоо тухайн үед ингээд шинэ үедээ танилцаад ингээд өөрийнхөө ханаас ирсэн гэдгийг жоохон тэгээд жоохон одоо энэ юм. Гадаад Монгол pride байна уу? Монгол pride амар их байгаа. Би сая одоо хэдүүлээд нэг Oasis Улаанбаатар Oasis гээд бидний хэрэгжүүлдэг төсөл байгаа тийм. Миний хамтран санаачилсан. Тэгээд одоо хэрэгжүүлээд явж байгаа ийм айгуу гоё төсөл байгаад байгаа юм. Тэгээд энэ төслийн хүрээнд би явж гуйлга гоох даалгаар авсан байхгүй юу? Яваад Итали руу нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн сангийн төсөлжлөө тэрний одоо нэг project руу очиод нэг юм болж байгаа. Тэгээд очиод гуйлгагүйгээр тэрэ Youth for Climate Change гэсэн тийм байсан. Youth for Climate. Тэгээд тийшээ ингээд очиход ингээд зөндөө олон юм улсын хүмүүстэй би очиж байгаа байхгүй. Африкийн янз бүрийн улсын хүмүүс байгаа. Liberia, Libya, тэгээд Egypt гэл. За тэгээд өөр чин Өмнөд Америкээс зөндөө байгаа те Колумбия, Карибас байгаа. Мексик бас байсан те Jamaica эднэр бас байсан баг. Saint Lucia, Trinidad and Tobago мангар олон. Тэгээд 40 хэдэн улсын хүмүүс очиж байгаа байхгүй. Тэгээд тэгж яхад би ямар амар лаг газараас ирсэн бэ гэдгийг би ойлгож байгаа байхгүй. Ягаад гэх юм бол хүмүүстэй ингээл танилцал ярьж штэ те. Ингээл чи ханаас ирсэн гэл тэгэхээр нэг арлын нэг ус те. Trinidad and Tobago гэдэг арал те. Тэгэл надад арлын чинь түүх юу юм? Бид нэр хоосон арал байжсэн чинь спанчууд хурж ирээд хоосон арал дээр нь баахан хар арстай боолууд буулгаад тэгэл нөгөөдүүлээрээ сахар тариулаад бэлсэн чихэртэй сахар тариулаад тэгээ тэрийг нь Францууд эзлээ. Дандаа тийм яриад байгаа. Тэгээ чи хаанах юм? Би Jamaican те. Jamaica гэж гээл тэгэхээр манайх бас арал те. Манайх хоос байсан чинь англичууд ирээд баха харууд буулгаад тэгээ тийм байдаг. Тэгээ эсвэл одоо жишээлбэл нэг юм Seychelles гэдэг болсон байхгүй. Тэр айгуу сонирхолтой бас. Бахрайн тэгээд Seychelles гэдэг Seychelles гэдэг болсон. Тэр хоёр болохоор хоёулаа Английн мөнгийг нь угаах зорилготой хоёр улс байдаг байхгүй tax haven. Орчин тогтнодог цорын ганц шалтгаан нь тэр амар өрөвдөлтэй. Тэгээ очиод хүмүүс зугаалга хийн. Тэгээ тэнд бахан банкнууд байдаг. Тэгээ бид нар Панамын банк банктай Швейцарын банкнд нэг хүмүүс мөнгөө хийдэг. Seychelles нэг газар байхгүй. Бахрайн бас хоёр нэг газар. Тэгээ тэдний түүх мөнхийн сонсголоор ямар ч түүх байхгүй. Тэгээд тэрийг ингээд бодглохлоор Монгол хажууд нь бид нар эртний соёл хэрэгжлээ байгаа байхгүй. Нүүдлийн соёл хэрэгжлийг бид нар одоо хүртэл тээж авч явж байгаа. Тэ энэ чинь ингээд дэлхий дээр хүн хоёр л төрлөөр амьдардаг байсан. Нэг нь нүүдэл хийдэг, нөгөөх нь
тэгээ суурин амьдраад одоо аж ахуй эрхэлдэг байсан. Тэгээ бид нар чинь ингээд байхгүй болоод ингээд дийлэгцээр байгаа одоо бид нар ингээд соёл хэрэгжлийн одоо ингээд жижигхэн юм улбар нь болчиход шүү дээ. Тэгээ энийг төлөөлөхөд бол асар их бахархалтай байхгүй юу? Амар бахархалтай. Тэгээ би Монголоос ирсэн. Манайд хүнээс илүү мал байдаг. Тэгээд тэгээд тэгж ярих бас амар гоё заяа. Хөдөө ингээд явах юм бол чи хөдөө замаас ингээд хол явж байгаа тохиолдолд чи малтай таарах магадлал үнтэй таарах магадлалаас чинь хамаагүй их байгаа. Хэдэн 10 их байгаа. Тэгээд дараа нь зэрлэг амттай таарах магадлал их байгаа. Тэгээд чи хүнтэй таарна гэж хэлэхлээр тэр чинь бас бахархмаар юм байгаа байхгүй юу? Бид нар амар ийм ассетн дээр амьдардаг хүмүүс. Тэгээ хүн болгон морьтой гэж бас би зөндөө хүмүүс худлаа ирсэн. Би нэг морьор чи сургууль руугаа явдаг. Яг тгийгээс. Тэр би хичээддэг. Би одоо ичхэ болцсон. Би бол ингээл би аль болох би морь унахыг боддог гэж ярьдаг. Би дээр нэг Instagram дээр надад нэг хутлаа зураг өгдөг байхгүй юу? Морьтой зураг өгдөг. Энэ миний морь гэдэг. Энэ миний морь гэл. Надаас морь байхгүй л тээ. Чи морьор явж ирдэг. Өө тийштэй би нэг 2 хар 1 цагаан морьтой, 3 морьтой. Энэ шал хутлаа би энийг төсөл дээр ажиллаж байхдаа маа нэг үзүүлэл яваад. Үзүүлэл миний морь гэл тээ. Миний хайртай морь. Энэ миний морь биш ээ. Гэхдээ би аюу тэгэл ингээл нэг морийг ингээл тийм ямар морьны чинь нэр юу нэг гэх юм. Ингот бид нэр морио нэрлэлдэггүй. Монгол хүмүүс зүсэлдэг. Яагаад нэрлэлдэггүй ингэ гэх юм бол ер нь бол ингээд хайртай амтэн чинь 100 мутаар нас урчиж магадгүй. Тийм болохоор attachment бид нар айгу бага байлгадаг гэл те. Ингэж нэг монгол соёлыг хэл айгу те тэнгуут ингээл энэ хүмүүс ингээл ойлгоолоо. Энэ бүр өөр юм байна. Тэгэл бид нар өөрсдөө хоноо гаргадаг. Би ганцхан удаа амьдралдаа нэг удаа хоноо гаргаж ирсэн түүх байгаа. Тэгэл ингээл бид нар ингээл хоноо гаргадаг. Бид нар ингээд дээшээ ингээд харуулж агаад тэгээ сайхан ингээд тэгээд тэгэхээр ингээл хөдөлж what the fuck гэж байна. Гэтэл that's who we are тэгээд тэрүүгээр бахарх штэ тэр ч одоо тэгээ мусульман хүмүүс чинь халаал хоолороо бахархаад байдаг. Ягаад бид нэр амтэн тэгж гаргадагаараа бахархч болтгоо. Станик тийм шүүл гэж боддог чинь. За тэгмээд ÖСС-ийг зүгээр сонирхолмоор байгаа. Ялангуяа өртөөгийн сонсогчдод ягаад гэвэл бид дандаа л ярьдیں۔ Төсөлтийн ажил, төсөл хий яаж гэхээр юм уу те. Хот төлөвлөлт архитектур гингот айгу мега юм бодоол те. Тим соёлын төв, ийм номын сан ч гэдэг юм уу. Тэгээ өвсисийг бид нар ч гэсэн яг ингээд анх танилцахад бол нэрээ үнэхээр вау. Тэгээ ямар гоё юм бэ те. Зорилт нь тодорхой. Тэгээ төсөл хэрэгжих одоо тэр юу нь маш тодорхой. Дээрэс нь үнэхээр бид нарт хэрэгтэй байгаа юмыг хийцэн байж те. Ямар гоё юм гэдэг сэтгэл шууд анх төрж исэн. Тэгээд одоо дамжуулмаар байгаа юмыг бүр таны амнаас дамжуулмаар байгаа юм те. Яг энэ төслийн анхны сэтэл юун дээр үссэн, иймэрхүү төсөл хийх процесс хэр байв? Одоо үр дүн та нарын таамаглаж байгаагаас ялгаатай байна уу гэж үссэн тухайж байгаа хэрэг. За ОС-ийн тухай ярихаас өмнө одоо нэг сэтэл гэж ярьж байгаа шүү дээ. Бид нар том юм их гэдэг гэж ярьж байгаа. Тэгэнгუთ би одоо үүдээд тэ сурдаг бүртлөө дипломны ажлаа би бараг л барилгаар хамгаалж харуулсан байхгүй юу. Тэгээ би яг энэ одоо галереягийн газар дээр галереяг нураагаад номын сан барья гэсэн нэг юм төсөл хэрэгжүүлжсэн. Тэгээд тэрийг ерөнхийдөө бол яг тэрийг ингээд архитектурын принциплийг би өөрөө ингээд одоо судалж агаад за ингэж хөдөлгөөний хон урсгалыг нь тооцсон юм байна. Ингэж тэ үүдийг нийшээ харуулах хэрэгтэй байна. Ингэх хэрэгтэй байна, тэгэх хэрэгтэй байна гэл тэ. Тэгээ тэрэн дээр ингээд Монгол барилга хүртэл бодсон. За заавал ураг шаарах хэрэгтэй байна гэдэг ч юм уу тэ. Би тэрэн дээр бас амар ингээд ийм зарчимч байх туфта байхгүй. Яг тийм бол дээр үед хүрээнд ингээд би нэг дээр үед тооёд эртэд ярьжлээсэн баг. Одоо хүрээг ингээд тэ цаг хугацаар хүн аялаад хүрээг ингээд хой зүгээс харах юм бол нэг ч хаалга харагдахгүй гэдэг амар сонь бохгүй тэ. Хүний яг толгойн ингээд артлаас нь дарцлаас нь харж байгаа юм шиг, дагцуур нь харж байгаа юм шиг. Тэгэхээр энэ бол яг бидний хувьд зөвхөн Монголд байдаг соёл байгаа байхгүй. Бидний хот төлөвлөлтийн соёлын онцлог. Тэг яг зүгээр тийм номын сангийн 3 давхар ингээд айгүй гоё номын сан хийсэн юм аа. Actually одоо хүртэл би бас бодглоор тийм чанар сайн байсан байхгүй. Та хоёрт харуулсан зад гэж байгаа. Тэгээ тэрийг ингээд бүр refined болгоод тэрийг би TEDx дээр танилцуулж ирсэн. Айсуу давлгаа гэдэг TEDx event-эн дээр. Тэгэхэд манай хуучин How Architecture гэдэг компани партнер өрнөх надад ямар ч юм өндөлбөр авахгүйгээр тэр барилгыг сайжруулад тэгээд модельдод рендерлээд өгчээсэн. Би тэрэнд нь амар баярлалдаг. Тэгээ ягаад зүгээр бас яг тэгсэн бэ гэхээр энэ нөө цаана байгаа
сэтэл нь айгүй гэгээлэг сэтэл байдсан бохгүй юу. Хэдүүлээ галерея гэдэг нэг юм дэлгүүр нээжснээс хэдүүлээ номын сан нээя гэдэг чинь бол Монголд дутагдаад байгаа юм бол нэг. Гэхдээ би тэрнээс хойш зөндөө юм ойлгосон. Би шал буруу аппрочор явсан мөлий. Нэгт галереяг би нураагаад амт нь барилга барьж байгаа байхгүй юу. Факт одоо бидний хамгийн хийж болохгүй юм чинь тэр шүү дээ. Тэр үедээ бол би тэрийг бол ойлгодгүйсэн юм шүү. Тэгээ галереяга шууд нураагаал амт нь юм барий. Тэгээ барьмаар байгаа юм нийгмийн төлөвч гэсэн барилга нурааж байна гэдэг чинь бид нар бас тэгээ нийгмээ халаад байгаа байхгүй. За тэгээд нөгөө нэг бодож исэн юм болохоор амар том. Тэг хин ч энэ амар их мөнгө эргэлдэж байгаа хотын төвд номын сан барьж өгөхгүй шүү дээ. Шал худлаа байхгүй тэр бол тий. Тэгээд чинь боловсрал номын сан те ингээд одоо нийгмийн боловсрал гэдэг юм чинь урт хугацаанд үр дүнгээ гаргадаг юмд бол манай мөнгөтэй хүмүүс бол ерөөсөө те тэрэнд бол одоо хөрөнгө оруулалт хийхгүй. Not yet байгаасаа гэж найдаж байна. За тэгээд би зүгээр ингээд зөндөө юм бодож эхэллээ. Тэрнээс хойш ингээд зөндөө ажил хийлээ. Тэ би боловсролын чиглэлээр айгүйх ажилласан. Томоочин ингээд Дунчин академид сургууль байхаас өмнө би жил хагас би каунслер хийжсэн, багш хийжсэн, түүхийн багш хийжсэн ажлыг бас. Тэгэл SAT заадаг. SAT-ийн түүх мөх заадаг. Тэгээд SMC бичээл каунслинг хийгээл тим айгуу хийж агаад тэгээд тэндээсээ гараад би гэр өргөө гэдэг юмс байгууллагад social enterprise lead гэдэг ажил хийж гисэн баггүй. Тэрийг одоо монголоор юу гэж орчуулах юм. Бас нийгэмлүү чиглэсэн бизнесийн одоо төсөл дээр л яаж байгаа. Одоо нэг энэ Агнуш Магнуш гэдэг нөхдүүд чинь social enterprise гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь уг нь бол аль дээр GitHub тэр нэр томьёог нь ашиглаад тэр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байсан байхгүй. Social enterprise lead нь байсан юм би. Тэгээ маа одоо GitHub-ын захирал хийж байгаа гүшин шоолоод байхгүй. Одоо ихтэй даарсан шүү дээ. Намайг enterprise хөлгийн ахмад гэдэг. Тэгээд тэнд байхад одоо бид нар чинь нөгөө нэг MIT-ийнхэнтэй айгуу ойрхон ажилладаг байлаа. UPenn-ийнхэнтэй айгуу ойрхон ажилладаг байлаа. Тэ Bartlett-ийнхэнтэй айгуу ойрхон ажилладаг байсан UCL-ийн University College London-ы. Тэгээд мундаг хүмүүстэй хамт судалгаан дээр зөндөө ажилласан, юмнуудыг нь орчуулсан, input хийсэн. Тэ тэрийг нь одоо өрөлт мөрөлтийн дизайн дээр нөхцөлөхүүлээд тэгээд шинэ project propose хийжсэн. Тэгээд би тэнд байхдаа Монгол гэр дээр ажилладаг байсан айгуу гэрийн дулаалга. Тэ одоо л гэрийн дулаалга яриад байгаа. Гэхдээ тэр үед бол ингээ бид нэр гэрийн дулаалга хэрэгтэй. Гэрээ сайн дулаалчих юм бол шатааж байгаа нүүрс ч ядаж багасна. Тэгээ үнэхээр туслан сайн дулаалах юм бол цахилгаан хаалгаар халааж болох юм биш үү гэдэг тооцоог гаргаад UPenn-ийнхэнтэй. Тэгээд бид нэр уг нь дизайн гаргаад би яг нэгтэл. Ачаа. Гараа болчихсон. Тэгсэн чинь тэг яг уу тэгээд энэ төслүүд дээр ингээд ажиллаж агаад яг би GitHub-д ажиллах хугацаанд зүгээр юу аягүй ойлгосон бэ гэхээр бид нар гэр хорооллоор чиглэж ажиллах хэрэгтэй байна гэдгийг манай хуучин GitHub-ын захирлын игчин за одоо тэгээд байгаа үүрээ игч тэгээд GitHub-ын Бадрах ер нь бол яг тэрийг аягүй зөв онж харсан. Тэгээд гэр хороол гэдэг юм лөө бид нэр төвлөрч ажиллахгүй болохгүй байна гэдэг дээр би бас ингээд аягүй соолд болсон байгаа байхгүй. Тэгтээ яг approach нь арай өөр. Би бол гэр хорооллыг илүү массаар нь өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр аягүй хитгдэг. Grassroots байхаасаа илүү те бизнесүүд улсын байгууллагууд ч юм олон улсын байгууллагууд ороод хүчтэй өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг хитгдэг. Гэхдээ шатаар. Тэгээд ногоон байгууламжийн тал дээр ер нь бол аягүй их одоо нэг стресстэй байдаг гэсэн бохоггүй. Тэгээ ер нь бол яг энэ Улаанбаатар өвсөөс яаж эхэлсэн бэ гэхээр би Гожиг сумлаа сан гэдэг байгууллагт одоо Улаанбаатар өвсийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын нэг Гожиг сумлаа сангийн би одоо стратегийг нь брэнд strategy тэгээд identity-ийг нь одоо гаргаж өгөлцөжсэн анх байгуулагдаж ахтана. Тэгээд биднэрт хэд хэдэн төслүүд хэрэгтэй байна. Бид нар ингээд ямар ч төсөл хэрэгжүүлэг байгаа. Бид нар шууд ингээд тэ одоо хүмүүс тусламаар байна гэд айгу юм мундаг сэтгэлтэй. Тэгээд ерөнхийдөө бол за тэгж байгаа бол ингээд надад хэд хэдэн санаа байна гэд. Тэгээд тэр санаануудын дэмжигдсэн санаануудын нэг нь Улаанбаатар Oasis байхгүй юу? Гэхдээ Улаанбаатар Oasis гэдэг нэр айгу өөр. Би анх энийг том номынсаа хийчээд тэгээд за энэ том номынсаа шал хотлоо байна гэдэг. Тэгээд би жижигхэн номын сонгоод болсон байхгүй юу? Жижигхэн ийм кабин номын сонгоод. Тэгээд бүгдээрээ өөр дизайнтай. Би ч өөр нэг архитектор хүн биш. Тэгээд би компьютер дээр юу ч хийж чадахгүй. Ямар ч софтверийн скил байхгүй болохоор би юу ч байхгүй заяа. Хичээдэг. Тийм болохоор би нэг хүмүүстэй партнер хийж айгүйх ажилладаг. Тэгээд ингээд би илүү нэг идеаг нөгөөд те project ингээд лидийг нь
чадах төвшөндөө хийгээд тэгээд ер нь бол ингээд ийм одоо жинхэнэ чадвартай хүмүүстэй би хамтарч одоо яг ийм ажиллах ийм сонирхолтой боддог байхгүй. Угаасаа надад тэр чадвар байдгүй би дөө тэгээд сурж цаг үрж ийснаас чадах юм шүү. Ферзэтлэх. Чадварлаг өөрсдөө ферзэтлэх. Тэгээд би яг юу ингээд ийм жижигхэн ийм номын сан хийя. Тэгээд тэр номын сан ингээд архитектурын компани болгонтэй ярьж байгаад нэг дизайн хандиварлуулад тэгээд тэр номын сангийн шаардлага нь юу байх ёстой вэ гэхээр жижигхэн байх ёстой. Тэгээд тэрийг зөөгөөд авчиад prefab байвал бүр сайн. Модулер бол нэг байгаа тэр байхгүй. Тэгээд ингээд prefab ийм ингээд тавьчлаа. Гадна талбайгийн ч юм уу барилгынхаа баг фасадыг тоглоомын талбай болгочихвол гэж бодсон байхгүй юу. Тэгээд барилгынхаа ингээд дээр хүүхдүүд болгож болгодог. Тайны жижиг юм бодоод баг л Монгол нэртэй адилхан. Тэгээд тэрийг санал болгох гээд явж ийснаа. Би тэрэн дээр Улаанбаатар ОС гэдэг нэр хүчсэн байсан байхгүй юу. Тэгээ ОС гэдэг нь яг нэг ногоон байгууламж гэхээсээ илүү би одоо нэг ийм боловсролын хувьд ОС тий хүүхдүүд тэгвэл тийм бочгонсон газраас ингээд ийм гоё баян бүрд байхгүй юу. ОС ч орчуулах юм бол яг үүндээ говийн гол сүлийн голд байдаг ийм амьтаа хэсгийг чинь ОС гэдэг шүү дээ баян бүрд. Тэнд очиод тэг хүүхдүүд ингээд тий ном уншаад ундаалах боломжтой юм газар гэж бодож байгаад тэгсэн чинь гонч сумлаа сантай холбогдоод тэгээд шууд бодгдсон юм. За гэр хороолол дээр ногоон байгууламж хэрэгжүүлэх цорын ганц боломжтой газар хүмүүсийн дургуг хүрэхгүй, хүмүүсийн гэр орноос зайлуулахгүй. Одоо төц хүнсий чинь байхгүй болоход хүмүүсийн амьдралыг хэцүү болгож штэ. Тэгэнгუთ худаг гэж бодож байгаа байхгүй. Хэний ч маргаагүй газар. Тэрийг яагаад хүмүүс бодоогүй юм? Архитекторудаа. арай гарч ирээгүйсэн юм аа. Тийм удаан байна. Тэгэхээр та нар бол Улаанбаатар ОСС хоньор оруулж болно шүү дээ. Манайд архитектуруу зөндөө хэрэгтэй байгаа. Тэгээ бид нар ч одоо нэг юм дизайнинг capacity-г угаацсан шүү дээ. Тэр хүмүүсийн тэгээ одоо мундаг юм архитектуруудын хөтөлбөрийг л паразитлчлээ төсөл чинь явна. Тэгэхээр бид нар одоо манайд ингэ худгийн зураг хэрэгтэй байна гэх юм бол архитектурууд сайн дураараа холбогдоод худгийн зураг гаргалцаад тэгээд өөрсдөө кредитээ шеэр хийж болно. Та нарыг тултал нь бид нэр алтар нэрт хүрэхийг хичээнэ. Гэхдээ яг гол цаана тэр байгаа байхгүй. Худаг гэдэг газар чинь тархан цаацтай цорын ганц газар байгаа. Тэр хамгааллын. Хинч хүрэхгүй хүрх юм бол угаасаа хүрх боломж байхгүй тий. Олон нийтийн цорын ганц газар. Тэгэхээр энэ газрыг л хэдүүлээд харагдлаад энийг л ногоон байгууламж болгочих юм бол бид нар хинээч дураг хүрхгүй айгу сейф хөдөлгөөнтэй байна гэд санаачлаад тэгээ гончиг сунлаа сан дээр очиод тэгээ хэллээ. За та нарт ингээд мөнгө өгнө гэдгсэн чи гончиг сунлаа сан. Yes. Бид нар та нарт $10,000 гаргаж өгье гэдгсэн бохоггүй. Тэр чи их мөнгө ер нь. Таны нөгөө хөрөнгө оруулалт авсан зураг явж байгаа. Тэрнээс хайр баярлцсан шүү дээ. Yes гэсэн нөө. Тэрнээс өмнө тэгээд гончиг сунлаа сан шууд тгий гэж байгаа байхгүй юу. Бүр бүх итгэл найдруу. Тэгээ би ингээ гончсон классан гэлэхтэй. Манай ингээ дүрлэх гэдэг байгаа мундаг архитектор залуу байгаа. Тэгээ тэр залуугаар ингээ тэтүүлээ зургийг гаргуулад. Тэгээд ингээд явах юм бол бла. Тэгээ гончсон классан нилээн бодож ирсэн. За тгийгээд. Тэгээд зураг төслийн мөнгө төгрөгөөр гаргуулад. Тэгээд тооцоо элдвэн зэмүүдэ хийлгүүлээд тэгээд хамгийн ихний зураг гарсан байхгүй юу. Удаг нэг жижигхэн концепт. Тэгээ тэрэн дээр ерөнхийдөө бол яг өрнөхийн тодорхойлсноор архитектурын хамгийн гол шинжүүд нь байгаа. Хүмүүсийн хөдөлгөөний урсгалыг яаж чөлөөтэй байлгах уу? Яаж машин оруулах уу гэдэг жижиг ид ангуудаар. Тэгээд тэрийг нь ерөнхийдөө бол бид нэр цаашаага би хинт санал болгоод Global Shapers-ийн тэмүүлэнд санал болгоод тэгээд тэмүүлэн би тэгвэл надад ч багийнхантай хэлье гэдэг. Тэгээ $10,000 бид нар тийм хийж чадахгүй. Бид нарт их мөнгө хэрэгтэй байсан. Тэгээ тэмүүлэнд хэлэнгууд тэмүүлэн цаашаага пич хийгээд дахиад $10,000 санамжил авчиж байгаа байхгүй юу? Global Shapers-ээс. Тэгээд бидний санхүүжил бүр амар хурдан гарч ирсэн. Би амьдралдаа хизээч тийм их мөнгө, миний хувьд их мөнгө шүү дээ $10,000, $20,000 гэдэг чинь тэр ийм хурдан бүтчих байгааг би харж байгаагүй. 2-7 хоногийн дотор бид нарт $20,000 сан бүрдээд тэгээд тэр ажил дээр ерөнхийдөө бол суурилж одоо яг Улаанбаатар ОС гэдэг прожект чинь гарч ирсэн байхгүй юу? Тэгэхээр маш олон хүмүүсийн оролцоо, маш олон хүмүүсийн итгэлцэл дээр суурилсан, маш олон хүмүүсийн итгэл үнэмшил яг нэгдсэн юм төсөл байгаа. Тэгээд энэ прожект ерөнхийдөө бол яг бидний хувьд хамгийн чухал прожектуудын нэг. Бүгдээрээ сайн дураар ажилладаг. Эндээс цалин авч байгаа юм хүртэж байгаа хүн байхгүй.
Тийм болохоор бид нэр айгу ер нь бол яг ингээд дуртай юмдээ ажилладаг. Тэгээ угаасаа дуртай ажиллая гэж нэгээд хийдэг болохоор бид нар ядардаггүй юм нэг прожект байгаа. Би асуултанд хариулж чадсан уу? Хадуугаа явчих тийм. Одоо ганцхан байгаа. Биднэрт ганцхан байгаа. Тэгээ яг яагаад ганцхан байгаа вэ гэхээр энэ санхүүжилттэй холбоотой асуудал. Тийм байна. Бид нар дараачийн нөө Итали явж UNDP-ийн мөнгийг бол дараачихаа бид нар локейшнд хадгалсан байгаа. Тэгэхээр тун 9 сард одоо манай 2 дахь байршил нэгтэн. Тэгэхээр тэр бол яг одоо цаг хугацааны асуудал. Гэхдээ энэ яг зүгээр бидний дотооддоо ингээд ярилцаад яг одоо үйл ажиллагааны хувьд зөв буруу юу, яах вэ их үү гэдгийг шийдвэрлэх асуудал байгаа. Гэхдээ би юу гэж зүгээр мөрөөдөд байгаа вэ гэхээр энэ худаг ингээд улам олшроосоо л гэж боддог байхгүй юу? Яаж бид нэр хүмүүсээс мөнгө татчих болох уу? Тэг яг би ингэж бас хэлмээргүй байна. Гэхдээ би бол төрд бол одоо найдахгүй байгаа. Яг үнэ хэлэхэд маш олон жилийн гэр хорооллын энэ ажлыг ингээд хийгээд тэгээд ерөөс ямар ч юм өөрчлөлт гарахгүй байгаа. Гасрах хүний ашиг сонирхол орцсон байгаад байгаа. Тэгэхээр ард иргэд өөрсдөө, залуучууд өөрсдөө, байгууллагууд өөрсдөө хөдөлж ийж хувийн хвшил байна уу, төрийн бус байна уу, эсвэл одоо манай Улаанбаатар Oasis шиг юм коллектив хүмүүстэй хөдөлж ийж нэг төсөл бид нар хийгээд хэрэгжүүлээд тэгээд бид нар харуулах хэрэгтэй байдаг байхгүй. Demonstrate хийх хэрэгтэй байдаг. Тийм гоо demonstrate гэж demonstrate гэж айгуу гоё үг гэдэг шүү дээ англиар тий. Demonstrate гэдэг чинь одоо нэг харуулах гэсэн үг. Яг ингээд харуулах. За бас нэг юм болохоор demonstrate гэдэг чинь protest гэдэгтэй айгуу ойрхон үг байхгүй юу? Чагсаал цуглаа хийх тий. Тийм гот тэр хоёрыг хоёулангийн demonstrate гэж ярьж байгаа юм харуулад байгаа. Тэгэхээр бид нэр энэ одоо тий дээгүр даагуур байгаа энэ юм хийж чадахгүй байгаа юм өөрчлөлт авчирч чадахгүй хүмүүс хамгийн сайн тэмцэлтэй бослого хийх арга юу вэ гэхээр талбай дээр очиод урайлаацсан бариад ингээд ажиллаа хийхээс гадна бид юм хийж харуулах гэдэг байхгүй. Чаддаг чаддаг тий. Бид нар хийгээд чадчихлаа шүү дээ. Та нар яагаад хийж чадахгүй байгаа юм бэ гэвэл айгүй өөр. Манайх ч тий айгүй тэгдэж шүү дээ. Чи тэ өөрөө хийж чадахгүй юм байж юм олон юм ярьдаг гэдэг тэгдэж шүү дээ. Тэнгууд хийгээд чадчих байгаа тохиолдолд хинч тэгж хэлж чадахгүй байхгүй юу? Тийм байна. Тэгээ одоо бол нэг байрал байгаа. Одохгүй 2 болно. Дараа 4 болно. Тэгээ 8 болно гэж бид найдаж байгаа жил болгоно. Тэгвэл одоо хин нэгэнтэй яг адилхан зорилготой адилхан зүйл хийх юмсан магадгүй өөс шиг төсөл боддог хин нэгэн гэж байд юм уу? Ямар хувь нэмрээ оруулж болох юм бэ? Энийг сонсож байгаа бол мөнгөг. Өөр одоо тэг компаниудаас бид нар мөнгө хэрэгтэй байна. Тэгээ одоо Монголд ингээд зөндөө олон жил барилга барьсан, зураг зурсан мундаг архитектурын компаниуд байна шүү дээ, тийм. Тэгээ тэр компаниуд те зөндөө олон жил одоо ингээд те Монголын холгаалагдсан газрууд дээр би амар жоох экстрим яриад байна. Гэхдээ sorry газрууд те хотын одоо те ингээд элтэнцийн булгаатай хүмүүстэй булгаатай авсан газрууд дээр зураг зурж өгч те профит авсан компаниуд, зураг төслийн компаниудыг би ялангуяа хэлмээр байхгүй. Тэр компаниуд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Зураг төсөл өгдөг байна уу те? Бидний тооцоо гаргалцдаг байна уу те? Эсвэл биднэрт мөнгө өгдөг байна уу? Те тэгээд яг ингээд энэ хот яг одоогийн байдлаар ингээд ийм амар асуудалтай болцсон байгаад ер нь бол бид нар бүгдээр бууртай байхгүй юу? Ягаад гэвэл ямар нэгэн байдлаар тийм их бага хэмжээгээр те бид нар одоо тэр ашиг олох гээд газар зараад байгаа. Тэгээд газар зараад газар худалдаж аваад барилга бариад байгаа хүмүүсийн бид нар үйлчлэгийг нь үзүүлж байгаа хүмүүс шүү дээ. Тэ. Зургийг зурж байгаа хүмүүсэнд байгаа, брендинг хийж байгаа хүмүүсэнд байгаа, төслийг нь менеж хийж байгаа хүн би одоо байна те. Ийм хүмүүс юм чинь бид нар өөрсдөө одоо яг зөв юмны төлөө тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах хэрэгтэй байдаг байхгүй. Гэмээ царил. Гэмээ царил хэрэгтэй. Биднэрт ер нь бол хамгийн түрүүнд санхүүгийн тусалцаа хэрэгтэй байгаа. Дараа нь материал, тэгээд хүн хүчний тусалцаа хэрэгтэй байгаа. Тийм. Тэгээд ер нь бол яг хөө би өөрийгөө бол би гоншинж ийн гэж бол бодохгүй байгаа. Тэгээд нэг юм хийсэн чинь бид нар мөнгөгүй болчихсон юм гэдэг те. Яг үүндээ бид нар хүний төлөө юм хийж байгаа юм чинь бид нар гоншгох хэрэгтэй. Тэ хорооноос хурж ирээд манай хашааг цэвэрлж өгөхгүй байх гэж би бол өөрийнхөө төлөө гоншгоноогүй. Тэгээ тийм болохоор зураг төслөөс гадна биднэрт архитектурын компаниуд, барилгын компаниуд ялангуяа хувийн хвшлийн байгууллагууд яаж тусалцаа өгч болох вэ гэхээр биднэрт мөнгөнд нэмжлэр тусалцаа өгч болж байна. Тэгээд бид нэр тэр мөнгийг яадгийг нь бид нэр сая харуулсан.
нэг ч төгрөг шамшигдуулахгүй, нэг ч төгрөг идэлгүй татвараа төлөөд улсын ажлыг бид нэр өмнөөс нь хийж өгч байгаа байхгүй юу? Хамгийн амар нь манай гүйцэтгэлийг хийсэн компани 75 сая төгрөг аваад тэр компани автоматар 100% шууд нөөц рүү явж байгаа байхгүй юу? It's crazy те. Ямар нэг хөнгөлт байхгүй мó? Тэгээ бид нэр улсын имийг өөрт нь хийж өгч байгаа. Бид нар яагаад татвар төлөөд байгаа юм? Татвар төлөгчийн мөнгөөр хийх ёстой ажлыг бид нэр хийгээд тэгээ татвар төлөөд байгаа байхгүй юу? That is absolutely fucking insane. Амар burn out болох ч юм уу те. Мэдээч яг би бол яг анзаарч ирсэн л та гой санаанууд байрал явдаг хүмүүс байдаг. Тэгэл яг таасаа хэлсэн төрд бол одоо итгэхгүй байна. Гэхдээ тэр хүмүүс төр зарим нь бол үнэхээр төр бараатаас өөр аргагүй байдалд ороод тэгээд ингээ burn out болоод за болио ерөөсөө болио те хоолоо олж идий болчиход байгаа байхгүй. Тэгээд өөсөөс яг яаж дуудана Oasis амжилт олсон нь одоо яг ингээд салбарын бидний хувьд бүр үнэхээр үлгэр жишээ байдаг. Тэгээ бас нэг асуумаар байгаа юм. Тэнд байгаа хэрэглэгчдийн сэтгэл ямар хөө байсан бэ? Одоо зүгээр зураг иймэрхүү юм сошиал миг харахаар тэнцээ бүр ингээл хүмүүс амар happy гэдэг шүү дээ. Яг хэрэглэгчээ мэдэрсэн тэр мэдрэмж нь эхлээд тэрийг хийж хахад бид нар ч одоо ингээл өөрсдийнхөө одоо бүх ингээл зүрх сэтгэлийг зориулаад тэр газар ингээл юм хийж байгаа шүү дээ. Хороо мороноос зөвшөөрөл аваад тэгэл яг барилгын ажил явагдаад ихсэн чинь хүмүүс амар дург байсан. Тэгээ барилгын ажил нь явагдаж байхад би ааваасаа гуугаад манай аав нэг барилгын талбай дээр ажиллаж байсан айгу туршлагатай болохоор би ааваасаа гуугаад бараг л нэг юм одоо альбан бус консалтинг форм нь хэлсэн байхгүй. Тэр их манай аав дандаа тийш очдог. Тэгэл тэгсэн чинь нэг өдөр залгаал ёо өстө минийх өстө амар хэцүү нэг. Яасан бэ аваа гэсэн чинь хүмүүс ч юм уу өстө пистан ахугаар нь дуудаад амар юм болж ийн гээд манай ажилчид ажилласаа болох гээд байна гээд. Тэг яасан гээд гисэн чинь ингээд та нар өстө төрийн мөнгөөр юу хийгээд байгаа гаднаас ингээд мөнгө төгрөг ингээд та нар авчаад дандаа нэг юм гачин юм хийж явах юм амар дургүй байсан гэл л дээ. Тэгээд гисэн чинь манай аав тэгээд тэрийг бол тэгэл зохицуулж байгаа байхгүй сүулт нь те. Тэгээд тент чин гол нөгөө нэг юм барилгачд болон ард иргэд хоёрын хооронд одоо гүүрлж байгаа хүн тэгээд төрхий би аавгаал тавьсан байгаа амар зол манай аавчд ямар юм альбан тушаал байхгүй тэр компанитай уялдаа холбоогүй хүн байгаа байхгүй би зүгээр гуйгаад тийш аваачсан чинь тэгээд тэнд ингээд гацагдсан хүүхдийн юм хийж өгөхгүй болохгүйгээд тэгээд би уурлахаар бол хаам автаа уурлж болдог амар тэгээд гисэн чинь аав тэгээд тэр одоо тэр нөгөө нэг хэрүүл маргааныг амар мундаг зохицуулаад сурцсан байгаа байхгүй. Тэгээд зохицуулсан гол арга нь бол тэгэл тэр хүмүүст өөдөөс нь хэлдэг юм лээ. Адилхан пег оншил. Тийм шүү дээ. Стам юм хийж штэ гэл. Тэгээд тэр юм дуусны дараа биднэрт нэгч муухай юм яриаггүй. Одоо ингээд сонсголоор тэр нөө мод тарьсан байгаа мод жоох ингээд ухцсан байдаг штэ. Тийш ингээд ганц хоёр хог хийсч ордог гэсэн. За тэгээд нохоо ер нь бол ингээд тэр манай тэр ногоон байгууламжууд дээр шээж бадаг. Тийм тэрнээс өөр манад бол тийм асуудал байхгүй байдаг. Хүмүүсийн үүсгэж байгаа асуудал ерөөсөй байхгүй. Тэгээд бид нар ингээд айгүй хэцүү. Одоо нэг ингээд төрийн бас ганц хоёр ингээд ийм байгууллага хүмүүстэй уулзахлаар ингээд та нар тийм газар архичдын арх уух талбайг нь бэлтэж өгч яах чагаа ингэж айгүй хэрдэг гэсэн. Тэгээд тэр айгүй муухай юм байдаг байхгүй. Тэгээд юу гэсэн үг бид нар ч одоо те арх ууж гэнэ гэсэн чинь. Үгүй. Тийм шүү дээ. Арх уудаг хүмүүс нь тэр газараас хол байдаг. Ичж байгаа байхгүй тэр газар арх уугаасаа. Одоо яг нэг бод чинь Янгелийн ном дээр байдаг үг гэж аахгүй. Эхлээд хүн орчноо бүтээн тэгээ орчин хүний бүтээн. Тийм яг тийм болсон тийм. Бүр яг бод жишээ. Тэгээ эн чинь behavioral change гэдэг юм чинь явагдаад байгаа. Хүмүүсийн behavior-ыг бид нар яаж өөрчлөд байгаа гэхээр holy shit амар гой газар байна. Би одоо энд та арх уугаа тамхитаад суугадах нь чааш. Тийм шүү дээ. Ер нь Монгол хүний дотроо бас нэг юм жоохон сүсэглэг хүмүүс шүү дээ. Ер нь бол тэрэн дээр нь гайгүйчтэй бид нар чинь тийм шүү дээ. Яаж ч яригчин байсан тэгэл тийм гой газар тэгээд новшин болох. Тэгээд ус тавьсан байх. Тэгээд тийм болохоор одоо ингээд яг хөө зүгээр харахлаар хүүхдүүд айгүй happy байдаг, хүмүүс айгүй happy байдаг. Тэгээд манай Улаанбаатар Oasis-ийн хэрвээ пэйж руу орох юм бол Humans of Oasis гэдэг 3 цуврал одоо 3 дахь нь утгагүй орно. 3 цуврал контент орж байгаа байхгүй юу? Айгүй хол зайтай л орж байгаа юм. Тэгээд тэр контентыг бэлдэж өгж байгаа Freelance гэдэг манай Freelance Creatives гэдэг мундаг залуучууд байгаа.
Фриланс гэдэг нь амар гоё. Фриланс ихгүй юу? Фрилансерууд нийлээд 3 фрилансер нийлээд фриланс болсон ихгүй юу? Тэгээд фрилансерны хийсэн тэр контентыг хэрвээ үзэх юм бол тэрэн дээр ингээд хүмүүсийн жинхэнэ сэтгэл нь бол харагдаж байгаа. Тийм тэрийг л үзэхэд хангалттай. Тэгээ очиод архитекторуудыг үзээсэй гэж бодож байна. Тэгээ яг мэдээж одоо нэг мөнгө төгрөг ингээд биднэрт мөнгө хэрэгтэй байна гэж яриад байгаа чи юу вэ гэхээр тим төсөл хийсний дараа тэрийг одоо арчлах гэдэг тустай ажил орж ирдэг. Тэр айгу nightmare ажил. Тэгээ тэрэнд бас бид нар одоо ингээд мөнгө төсөглөөд ингээд явж байгаа. Ямар ч юмыг бид нар хаях юм бол тэр юм эвдэрнэ, хохирно, эмтэрнэ байхгүй болно. Тэгтээ тэрийг засахад бэлэн байх хэрэгтэй. Тэ тэгэхгүй тэгээд нэг гоё юм хийсэн fuck off гэж болохгүй. Нэг гоё юм хийчлээ. Энэ муудаж байгаа юм байна. Энэ муудсныг нь хэдүүлээ эргэлтийн төлөөлөгч нартай ярьж байгаа төсөв гаргуулах уу? Тэгээ хорооноос мөнгөнд гаргуулах уу? Хараа хамгаалтыг яаж сайжруулах уу? Бид нар өөрсдөө запаасандаа мөнгөтэй байх уу? Тэнд нэг хүн те нэг локал хүн те тентхийн нэг оршин суугчийг бид нэр те бага мөнгөөр цалинжуулаад тэгээд ингээд одоо те тордуулдаг ажил хийх үү? Модыг нь яаж мод чи үхэн штэ. Мод юм чинь те 100% survival rateтэй байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр тэгээ зарим модыг replace-ийг шаардлагатай болно, зүлгийн сэргийг шаардлагатай болно. Тэгэхээр төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүст бас тэгээ ногоон байгууламж байна уу, барилга байна уу, юу ч хийсэн та нарын юм чин цагийн эрхэнд мууддаг шүү. Яагаад Европын хотууд цайзууд одоо хүртэл байгаад идэв. Яагаад тэ Итали одоо хүртэл гоё, Англи тэ намайг очиход одоо хүртэл ингээд оршин тогтноод идэв гэсэн бэ гэхээр хүмүүс нь барилгатайгаа яг ийм амьд юмтай харьцаж байгаа юм шиг. Хүндэтгэлтэй тэрийг хайралчтай би хин ингэж хэлснээ мэдэхгүй байна. Питер Зумтор ингэж хэлсэн үү хин хэллээ. Барилга руу ингээд орохдоо те хамгийн одоо түрүүний те барилгатай ингээд энэ одоо хийж байгаа энэ харилцан үйлдэл бол хаалганыхын бариулаас барихтай. Энэ бол ингээд handshake хийж байгаа гэсэн үг те барилгатай ингээд те сайн байна уу гэж шүү дээ. Тэгэхээр ийм mutual respect байх хэрэгтэй байдаг байхгүй юу? Барилгатай, талбайтай тэгээ гэрт амьдэрдэг бол Монгол гэртэйгээ одоо энэ манай гэр хороолт амьдарч байгаа айгүй олон хүмүүс бид энийг туршлагаас хэлж байгаа болохоор би ингэж хэлхээс бол айхгүй байгаа. Маш олон дийлэнх нь гэрээ дулаалж мэддэггүй, хаяага манж мэддэггүй. Би гайхаад байгаа байхгүй хаанаас сийгээд байгаа ингээд гайхаад иддэг. Тэнгуут өвөл ингээд гэр хабын ажиллаар ингээд өвөл ингээд гэрүүд рүү ингээд орлоо. Нарны гэрэл хаягаар нь орж идэг. Өвөл штэ нэг царын үед. Тэгэл галаа түлээл. Тэгэл галаа түлээл. Тэр чи аргагүй штэ. Та тийм байна. Би амар хэрч чинь те. Бос чинь те юм. За. Одоо нэг уламжлалт асуулт асууна. Энэ гоё. Амар сүртэй асуулт. Харин тийм. Энэ хүндэт үргийг нараад өгөө. Бид нөгөө дугаар болгондоо бусдаа нэг үрээ хийж зоохгүй. Тэр нэг ямар ч заавал мэрэгчлийн холбоотой биш. Тийм гоё нэг өрөө хэлээ. За. Амар гоё өрөө байгаа. Бэлэн өрөө. Манай Улаанбаатар Oasis-ийн өрөө. Тэгээ энийг болохоор Үнэнүү News-ийн цогт бэлгүүн дээр багийнхантайгаа бодож аваад гаргаж ирсэн. Хотлын бэлгээр хамтын төгөл гэдэг. Яг төгөл гэдгийг хэдүүлээ өөрчлөөд юу ч болгож болно. Хотлын бэлгээр хамтын орчин, хотлын бэлгээр хамтын байгаль. Хотлын бэлгээр хамтын whatever the fuck you want. Гэхдээ хотлын бэлэг гэдэг нь community mindset. Тэ хотлынхоо одоо энэ хүмүүсүүдийнхээ хотлын сэтгэлгээгээр хотлынхоо энэ одоо бодол, энэ акшнаар хотлын бэлгээр хамтын төгөл тэ. Тэрийг хэлмээр байна. Амар гоё үстэй. Ямар юм болгоно meaningful гэдэг таач өгөө. Тэр чинь юм очиртай миний үг хүртэл юм шүү гэдэг. Түүхтэй учиртай нь ингээ ярьдаг юм байна. За баярлаа. Баярлаа. Дараагийн дугаар уулзъя. Түшигтэй баярлаа.